нутгаа төвсөн нүүдэлчин Монгол 800-ны түүхийг хэлээсэн Чингисийн Монголоо. Дэлхийг тамгалах Монгол гэрч минь дэгжин гарах дээл хоёлтойгоо дуу хуур бүжиг наадмаараа дөөлөм хорвоо хамтдаа баясгая. Монгол бахрын өдрийг баярыг тохиолдуулан Монгол улсаас Оросын холбооны улс суугаа элчин сайдын яам. Оросын холбооны улс дахь Монголын оюутны холбооноос хамтран зохион байгуулж буй би Монголын бахархал урлагийн наадам Ихэд бэлэн боллоо. Би Монголын бахархал урлагийн наадмыг албан ёсоор нэн хэмээн Орос холбооны улсад Монгол улсын хэргийг түр хамаарагч ноён Бат Төмөр. Мөн Оросын холбооны улс дахь Монголын оюутны холбооны тэргүүн Оросын холбооны улсын Плехановын дэрэмжит эдийн засгийн сургуулийн оюутан хаттай цолон нарыг тайцнаа урьж байна. Угтаа цай. За та бүхэндээ хүрэлцэн ирсэн одоо Монгол хэлэхэд Монгол түмэндээ оюутан залуучуудаа энэ орой одоо шүрэг энэ би Монголын бахархад энэ урлагийн наадмыг элчин сайдын яам мөн Орос холбооны улс дахь Монгол оюутны холбоотой хамтран монголчуудаа Монгол оюутан залуучуудаа дунд олон нийтийн арга хэмжээ болгож хооронд нь танилцуулах мөн одоо Монгол залуучууд оюутныхаа авиасыг тодруулах зорилготой зохион байгуулж байна. Энэ бол эх жил зохион байгуулалт олон арга хэмжээний ихний арга хэмжээ. Тэгээ та бүхэн цааш тэргээ хамтран зохион байгуулах арга хэмжээнд цагтаа ирж одоо идэвхтэй орж байгаарай гэж одоо хүсмээр байна. Тэгээд ер нь Монголын ард түмэн бүгдээрээ авиаслах ард түмэн та бүхэн мэдж байгаа. Улс даяар явж байгаа Монголын авиаслалтыг тодруулах тэмцээнээр та бүхэн алгасахгүй гэж байгааг ойлгож байгаа. Мөн одоо тэрний нэгэн адил Монголын өрсөлдөлийн нэг хэсэг болсон оюутан залуучууд маань Орос холбооны улсад олноор сурч 2000 гаруй оюутан. Энэ дотор их олон авиаслалтууд байгаа. Тэдний авиаслалтыг бид тодруулах хэрэгтэй. Бусад нь таниулах ёстой. Ийм одоо зорилгын үүднээс би одоо Монголын бахархал гэсэн энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа юм шүү. Гол үндсэн зорилго. Тэгээ энд одоо оролцож байгаа тэмцээнд авиаслах залуучуудаа дамжуулсан яа. Тэгээд би Монголын одоо бахархал өдрийг одоо албасын нийслэл мэдгэж байна. Зочид төлөөлөгч болон хүндэт шүүгч нар мөн хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд Монгол улсаас Оросын холбооны улс суугаа элчин сайдын яам мөн Оросын холбооны улс Монголын оюутны холбоо хамтран энэхүү би Монголын бахархал урлагийн наадмыг зохион байгуулж байгаа. Энэхүү урлагийн маань зорилго нь сая хэлсэн одоо Монгол оюутан залуусынхаа авиас билийг нэг илрүүлэх мөн Монгол өв, Монгол соёлоо түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаамаа. Ингээд бүхий л талаар тусал тэмцсэн элчин сайдын яамныхандаа маш их баярлалаа. Түүнчлэн энэхүү урлагийн наадмын арын албанд ажилласан Монголын оюутны албаны бүх гишүүдтэй маш их баярлалаа. За тэгээд та бүхэн хүрэлцэн ирсэн та бүхэн нэгэн өдрийг монголоор бахархаж тийм ээ монголоор амьсгалж өнгөрөөн гэдэгт итгэлтэй байна. Ингээд оролцогчдын маань үзүүлбэр уран байх болтугай, шүүгчнэрийн маань шийдвэр мэрэгэн байх болтугай гэд уралдааны үйл ажиллагаанд амжилт хүсэж албан ёсоор нээсэн мэдээ баярлалаа.